Та өнөөдрийн хичээлээр бүгдээрээ past continuous буюу өнгөрсөнд үргэлжилж буй цагийн талаар авч үзцгээе. За өнгөрсөнд үргэлжилж буй цагийг бид өнгөрсөнд болсон хэсэг хугацаанд үргэлжилж буй үйл явцыг дүрслэхдээ ашигладаг. За жишээ нь I was doing something. I was in the middle of doing it at a certain time. The action or situation started before this time but had not finished. За бүгдээрээ жишээ зааврыг харцгаая. За past буюу өнгөрсөнд болсон үйл явдал нь би ямар нэгэн үйл явдлыг хийж эхлээд за явц дундаа явж байгаа буюу дуусаагүй байгаа үед энэ цагийг ашигладаг. За жишээ өгүүлбэр авцгаая. This time last year I was living in Hong Kong. За энэ дээр болохоор өнгөрсөн жилийн энэ үед би Хонконгод амьдарч байсан гэсэн өгүүлбэр. Тэгэхээр Хонконгод хэсэг хугацааны турш амьдарсан буюу тухайн цаг үед ингээд үргэлжилж байсан гэсэн утгаар илэрхийлэхдээ was living буюу өнгөрсөн цаг дээр continuous цагийг ашигласан байна. За what were you doing at 10 o'clock last night? За чи өнгөрсөн шөнө 10 цагт юу хийж байсан бэ гэдэг хэсэг хугацаанд хийж байсан зүйлийг нь асуусан байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр үргэлжилж буй цагаар асуусан байна. I waved to Helen but she wasn't looking. За би Helen руу дарсан боловч тэр хараагүй гэж тийм ээ. Тэгэхээр хэсэг хугацааны турш үргэлжилсэн үйл явдал учраас энэ дээр мөн адил continuous цагаар бичсэн байна. За compare I was doing and I did. За жишээ өгүүлбэрүүдийг харцгаая. I was doing. За энэ нь болохоор in the middle of action буюу үйл явц дундаа үргэлжилж байгаа үед ашиглана. За жишээ өгүүлбэрийг авъя. За we were walking home when I met Dan гэж тийм ээ. Тэгэхээр энэ дээр би Дантай уулзах үедээ гэлүүгээ явж исэн гэж тийм ээ. Тарах үедээ гэлүүгээ явж байсан гэж. За тэгвэл present past simple цаг дээр авсан жишээг харцгаая. За we walked home after the party last night. За энэ дээр болохоор walked гэдэг өнгөрсөн цагийн ED төгсгөл авсан байна тийм ээ. За дараагийн жишээн дээр Kate was watching TV when we arrived. За бидний ирэх үед Kate зурагт үзчихсэн гэж байна тийм ээ. За дараагийн жишээ Kate watched TV a lot when she was ill last year. За энэ болохоор адилхан өнгөрсөнд болсон үйл явдлууд боловч нэг нь болохоор бидний ирэх үед зурагт үзэж байсан хэсэг хугацаанд тухайн цаг мөчид үргэлжилж байсан үйл явдлыг дүрслэхдээ past continuous цагийг ашигласан бол өнгөрсөнд болсон үйл явдлыг дүрслэхдээ past simple цагийг ашигласан байна. Жишээ нь тэр өвдсөн байх үедээ зурагт үзсэн гэж байна тийм ээ. За you can say that something happened in the middle of something else. Past continuous гэж байна. Тэрэн дээр бид за тэгэхээр энэ дээр бид тухайн өнгөрсөнд болсон үйл явдал ямар үед болсон бэ гэдгийг дүрслэхдээ мөн адил past continuous цагийг ашиглаж болно. За жишээ өгүүлбэрийг авч үзье. Matt phoned while we were having dinner гэж. Тэгэхээр Matt болохоор биднийг хоол идэж байх үед залгасан гэсэн юм өгүүлбэр байна. За дараагийнх нь it was raining when I got up. За намайг босох үед ингэ бороо орж байсан гэж тийм ээ. За I saw you in the park yesterday. You were sitting on the grass and reading a book. За өчтөр би чамайг паркт байхыг харсан. За чи үлсэн дээр суугаад ном уншиж байсан гэсэн өгүүлбэр. Тэгэхээр тухайн харж байгаа мөчид хийж байсан, үргэлжилж байсан үйл явдлуудыг дүрслэхдээ past continuous цагийг ашигласан байна. I hurt my back while I was working in the garden. За би цэцэрлэгт ажиллаж байх үед миний нуруу өвдсөн гэж тийм ээ. Тэгэхээр цэцэрлэгт ажиллаж байх үед за энэ дээр while тэгэх үед гэсэн утгатай байгаа. Тэгэхээр цэцэрлэгт ажиллаж байх үед миний нуруу өвдсөн. Тэгэхээр past continuous цагийг ашигласан байна. But we use the past simple to say that one thing happened after another. За бид бас нэг үйл явдал болсны дараагийн үйл явдлыг илэрхийлэхдээ бид нар past simple цагийг ашигладаг гэж байна тийм ээ. За жишээ нь I was walking along the road when I saw Dan. За би Дэныг харах үедээ ингээд замаар явж байсан гэж байна тийм ээ. Тэгэхээр би эхлээд замаар явж байсан дараа нь ингээд Дэныг харсан гэсэн утгатай өгүүлбэр болж штэ. So I stopped and we talked for a while. За тэгээ би зогсоод хэсэг хугацаанд ярилцсан гэдгийг нь болохоор past simple буюу өнгөрсөн цагаар бичсэн байна. Тэгэхээр ямар нэгэн үйл явдлын дараагийн үйл явдлуудыг дүрслэхдээ өмнө болсон үйл явдлын дараагийн үйл явдлуудыг ингэ дүрслэхдээ past simple цаг дээр бичих юм тийм ээ. За эхлээд би алхаад явжсэн дараа нь I saw би харсан тийм ээ. I stopped зогссон, we talked тэгээд ярилцсан тийм ээ. За эдгээр үйл явдлуудыг дүрслэхдээ бид ингэж ярилцаж байсан, би ингэж зогсож байсан, би харж байсан гэсэн тийм үргэлжилсэн цагаар бичихгүй харсан, зогссон, ярилцсан гэсэн ийм past simple цагуудаар бичнэ гэж тийм ээ. За энэ past simple болон past continuous цагийг харьцуулсан өгүүлбэрүүд байна. За жишээ нь when Karen arrived, we were having dinner. За we had already started before she arrived буюу за энэ болохоор Karen-ыг ирэх үед бид ингээд хоолоо идчихсэн байсан гэж байна тийм ээ. Тэгэхээр бид аль хэдийн already started буюу аль хэдийн эхэлчихсэн байсан. Түүнийг ирэхээс өмнө аль хэдийн хоолоо идээд эхэлчихсэн байсан. Ирэх үед нь хоолоо ингээд идэж байсан гэж байна тийм ээ. За дараагийн өгүүлбэр нь when Karen arrived, we had dinner. За Karen arrived and then we had dinner. За энэ болохоор Karen ирээд бид нэр хоолоо идсэн тийм ээ. За ийм хоёр ялгаатай өгүүлбэр. Нэг нь болохоор Karen-ыг ирсэн
ирэх үед бид хоолоо идээд эхэлчихсэн байсан. Идэж байсан тийм ээ. Харин дараагийн өгүүлбэр нь болохоор Karen ирээд бид хоолоо хамт идсэн тийм ээ. Хоолоо идсэн гэсэн юм өгүүлбэр байна. За мөн өмнөх хичээл дээр үзсэнчлэн бид нар present continuous цаг дээр зарим үгнүүд маань хуурдаггүй талаар үзчихсэн. Тэгвэл past continuous цаг дээр зарим үгнүүд маань хуурдаггүй. За жишээ нь some verbs for example now and once are not normally used in continuous forms is plus ing was plus ing. За эдгээр үгнүүдийн жишээг харцгаая. Жишээ өгүүлбэрийг харцгаая. We were good friends. We knew each other well. За эдгээр болохоор бид сайн найзууд байсан. За бид биенээ сайн мэддэг байсан гэсэн ийм өгүүлбэр. Хоорондоо биенийгээ сайн мэддэг байсан гэсэн өгүүлбэр дээр болохоор we were knowing гэж хэлэхгүй тийм ээ. We knew each other гэд past simple-ээр бичих нь байна. За дараагийн жишээ I was enjoying the party but Chris wanted to go home. За надад тэр парти таалагч байсан боловч Chris гэртээ явахыг хүссэн тийм ээ. За тэгэхээр энэ дээр болохоор мөн адил want гэдэг нь болохоор past continuous цаг дээр хөрөхгүй байх нэ.